бацхан үзэгчтэй Эгүрцэгийн сайтын амьдралын ном булангийн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн дугаарт утга зохиол судлаач сэтгүүлч урт насангийн бэм нэм манай дугаарт оролцож за орчуулагч Бат сайхны сувд тулмыг өрсөн. За бид цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад онлайнаар уулзаад байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Танаа сайтын хамт олонд бас үзэж байгаа үзэгчид уншигчтай энэ өдрийн мэндийг хүргэе. Нэг хүний амьдрал нөлөөсөн номыг бол одоо ганц хоёрхан номыг нэрлэх боломжтой. Тэгэхээр миний амьдралд бол одоо нөлөөсөн үзэл бодол үнд зүйл маань төгсөвшгөл байгаа маш олон байдаг. За тэгэхээр дундаас би хамгийн одоо чухал гэж үзсэн 10-аад номыг товчхон танилцуулаад өгчий гэж бодож байна. За хамгийн ихний ном нь болохоор Шагдан Цэнд Авишгын Хүлээх өрөөний эзэгтэй гэдэг стратегийн армаа мэддэг. Энэ армааныг болохоор би нэлээд багтаа уншиж байсан. Тэгээд тухайн үед болохоор би хавцгүй ном байсан юм. Тэгээд би яг хэний ямар ном уншсан айлерөөсөө мэдээгүй. Тэгээд ямар ч гэсэн зохиолын гол батар дүрээрээ бүрэгдээд бүр нүдээ авттал үйлж яснаа сандаг. Тэгээд хожим нь яг оюутан болоод тэр миний сэтгэлээс гардаггүй байсан ном маань Шагдан Цэнд Авишгын Хүлээх өрөөний эзэгтэй гэдэг ном байсан юм байна гэдгийг мэдээд тэгээд дахин уншиж байсан. Тэгэхээр энэ номд болохоор одоо шинжлэх ухаанд ингээд сэтгэл зүрхээ зориулсан дүрээрээ гэж залуу шинэ нээлт хийгээд тэгээд түүнийг баталгаажуулах гэсэн боловч одоо тухайн нийгмийн одоо бурангуй нийгэм тэгээд хүнс хүртлээс болоод амь амьдралаараа хохирч байгаа тухай эмгэнэлт инээд нэгсэн тийм ном баггүй. Тэгээд энэ номноос надад одоо ямар сургамж үлдсэн бэ гэхээр бид нар авьяастай эрдэм чадaltaй тийм хүмүүсийг хайрлах байна тий. Тэр хүмүүсийг одоо тэлхаа тийм хүмүүсээс ялгаж салгадаг байх хэрэгтэй байна. Одоо ерөөсөө тэр нийгмээс ихэдэн одоо эрдэмтэн иргэдтэй авьяаслаг одоо бүтээгч инженер тэр хүмүүсийн нуруунд дээр ус орны одоо өв заяа явдаг учраас тэр хүмүүсийг аль болох дэмжиж хайрлах хэрэгтэй байна гэдгийг маш тод томруулаар ойлгож авсан тийм ном байгаа. Тэгээд энэ бол одоо 80-90 онд бичигдсэн зохиол. Гэтэ одоо ингээд тэрнээс 30-40 жил өнгөрсөн бахад яг нийгмийн манд байдал бол ерөнхийдөө бас хэвэндэл байгаа даа тий. Одоо орчин цагт бол маш тийм бодол хуурмаг ч юм уу тийм хүмүүс нь ингээл илүү одоо сайн сайхан амьдрал тий. Илүү одоо баялагийг эзэмшиж гэдэг юм уу тийм явж байхад одоо яг жинхэнэ авьяас чадaltaй хүмүүс нь ингээд дарагдаад ч юм уу ингээд явж байгаа тийм зүйлийг харах бол өөрөө айгүй тийм халгалмаар харамсмаар айгүй гашуун байдаг л та. Тэгээд энэ ном бол надад яг тийм үнэхээр тийм чадaltaй эрдэмтэй тийм сайхан хүмүүсийг хайрлах тийм сэтгэлийг өгсөн. Тэгээд одоо тэр залхаа дүрсэлдэг цусарч тийм хүмүүсийг одоо жигших тийм сэтгэлийг бүр багдман суулгаад өгсөн. Үндсэндээ бол миний одоо амьдралын нөгөө үзэл баримтлал үнд зүйлийг маань бүр багдмаа гэж хамгаалж өгсөн номнууд нэг байгаа. Тэгээд дараагийн номнууд нэг 3 ном байдаг. Гэтэ би энд тавиаг байгаа. Тэгээд яг хоо дотроо нэлээд сая одоо нөгөө яасан гэхээр эсрэг ингээд нөгөө нэг өөртөө зөрчилдөөд л байна л та. Энэ зүйлийг ярих уу үгүй юу гэдэг өмнө дээрээс ярьж байгаагүй. Тэгээд гэтээ нөгөө дараагийнхаа зүйлсийг ингээд уялдаа холбоотой явж байгаа учраас ярьсан зүг юм байна гэж бодлоо. Миний одоо хүүхэд наснд нөлөөсөн 3 ном байдаг юм. Тэр 3 ном бол одоо миний амийг аварсан гэж хэлж болох үстэй чухал ном. Би яагаад тэгж хэлж байна гэхээр тэр 3 ном нь болохоор одоо Чарльз Диккенсийн Оливер Твист, тэгээд Достоевскийн Дорд үзэгдсэд, нөгөөх нь болохоор Виктор Хьюгогийн Шоудер хүмүүс гэдэг 3 зохиол байдаг. Би болохоор 6 нас хүртлээр эмээ дээр өссөн. Тэгээд 6 настай байхдаа болохоор хойд ахтай болсон. Тэгээд хойд ам маань болохоор тийм нэлээд маш хатуу тийм чанга хүн байсан. Тэр нь бол миний яг амьдралын 6 наснаас эхлээд одоо 17 нас хүртэл гэх юм уу оюутан болоод явах хүртэл яг миний амьдралын одоо хамгийн хар бараан үе гэж хэлж болно. Тэгээд тэр үед бол ингээд гэрэл гээтэй турсамжаас илүү тийм хар бараан турсамж нөлөөх байдаг.
Тэгээд тэр үед одоо намайг надад амьдрах сэтгэл өгч намайг аварчсэн зүйл бол мэдээж ном, уран зохиол. Тэгээд тэр дундаа энэ 3 ном байсан. Би тухайд хүүхэд байсан болохоор зохиолын баатрууд нь нөгөө юм хүүхэд байгаа. Тэгээд надтай үе тэнгийн хүүхэд байгаа. Тийм зохиол илүү их одоо дурлцаас юм ахaltaа одоо бодоход. Тэгээд ээлийг бодохоор миний ингээд туулж байгаа одоо би зовлон гэж байгаа тэр зүйл маань тэдний зовлонгийн хажуудад юу ч биш юм шиг. Тэгэж надад санагдчихсан. Яагаад тэгэхээр надад бол одоо ингээд ээж минь байсан тий. Өөрхөн 3 дүү байсан. Надад бүхнээс илүү хайртай. Амнасаа ч илүү хайртай гэж хэлж байгаа. Эмээ минь байсан. Надад сайхан ах зах хичнэр байсан, найзууд байсан. Гэт бодохоор би концепттэй ч юм уу, нээлттэй эсвэл Оливер Твисттэй өөрийгөө харьцуулаад бодохоор би бол ингээд ихтэй бас их зовоогүй юм байна гэсэн надад тийм учраас нөгөө одоо амьдрах хэл өгсөн. Одоо магадгүй нэг өсвөр насны хүүхд чинь нэлээд тийм хүнд хэцүү үе байдаг шүү дээ. Тэр үед ч одоо ингээд хойд автаа ч юм уу ингээд амьдралын хүнд хэцүү туулж байгаа хүүхэд байхгүй ингээд хайр инэрлээ бэлхаад явж байгаа хүүхдүүд хүртэл ингээд буруу зам руу орох ч юм уу амьдралд хүл алдах гад байдаг яг нэг тийм эцэгтэй үе байдаг. Тэгэхээр тэр үед намайг одоо буруу зам руу халтруулаагүй те миний дотор байгаа тэр бигээ сайхан бүхнийг алдагдуулаагүй. Тэгээд магадгүй би амиа хорчхоогүй ингээд өнөөдөр амьд байж байгаагийн шалтгаан магадгүй тэр 3 ном. Тэгэхээр тэр 3 номдоо бол үргэлж одоо баярлаж талархаж явдаг. За тэгээд дараагийн ном болохоор энэ Санжийн буруугаан цагийн урсгал гэдэг хүмүүстэрхэн арман байна. Түрүүний одоо би ч нөгөө код цэгтээ өссөн болохоор эрэгтэй хүнийг бас тийм нэлээ одоо үзэн яддаг юм уу бараг тиймэрхүү тийм сэтгэлгээ надаас тууцсан байсан. Тэгээд ер нь бол бараг тэнцээ суухгүй ч гэж боддог. Тэгээд ингээд ээжийнхээ зовж байгааг харахаар ингэж зовж явахаар ингээд ганцаараа явсан дээр юм байна гэдэг ч юм уу тийм. Тэгээд ер нь бол ингээд хүнд итгэх итгэл нэлээ ингээд алдарсан байх үед надтай очирсан 2 ном бидийн нэг нь болохоор цагийн урсгал гэдэг ном. Нөгөөх нь болохоор Бүржойн баяр сайхан гон гэрэлт гэсэн гээд тууж байдаг. За тэгээд энэ 2 зохиолын тууж дээр энэ 2 зохиолын одоо гол хатар энэ цагийн урсгал дээр хатан төмөр гэдэг албаа гардаг. Нөгөөх дээр нь болохоор мөрөн гэдэг. Тэгээд энэ 2 хүнээр би бас хорвогийн хүн болгон адилгүй юм а тий хорвоо дээр бас муугасаа сайн хүн болсон байх юм байна гэдгийг ойлгож авч байсан. Тэгээд миний бас харах өнцөгт нэлээд тийм нөлөөлсөн магадгүй одоо амьдрал баян тийм мөрөн шигч хүн амьдрал дээр байж болно хатан төмөр шиг тийм гихэн сайхан одоо бусдыг хайрлаж чаддаг тийм хүмүүс бас энэ хорвоо дээр дүүрэн байгаа гэдгийг ойлгуулж өгсөн бас нэг тийм эргэлтийн цэг болж өгсөн юм даа. Дараагийнх нь болохоор энэ Tuesdays with Mori гэдэг Mori Dongros-ын мигмар гаргууд гэдэг Mitch Albom гэж зохиолч байна. Энэ миний нөгөө анх удаа баг англиар уншижсэн ном юм даа. Тийм болохоор оруулж байгаа. Тэгээд энэ болохоор ерөнхийдөө бол яг нэг тийм намтар маягийн тэгээд баг хөвгний хөгжлийн ном гэж хэлж болохгүй боловч уран зохиолын маяг яг унших хэрэгтэй зохиол байгаа юм шиг санагддаг. Тэгээд энэ ном дээр болохоор одоо энэ Mori гэдэг үг тавина. Тэгээд Mitch Albom болохоор ингээд гэсэнтэй их сургуулаа төгснөхийн дараа багштайгаа уулзсан гэж байгаа. 16 жилийн дараа багш нь ингээд өглөө одоо идэврэхгүй өвчин туссан. Тэгээд тэрийг мэдээж аваад ингээд багш дээрээ очдог. Тэгээд очиод Mori агш одоо Mitch Albom-д хамгийн сүүлийн лекцэд ордог. Тэгээд тэр нь болохоор 7 хоногийн мигмар гариг болгонд 14-7 хоног ордог тийм лекц. Тэгээд хичээлийнх нь нэр нь болохоор амьдралын тэгээд Mori өөрийнхөө одоо нэг амьдралаас мэдээж авсан тий хоочлол үедээ Mitch Albom-аар дамжуулж одоо дэлхийн хүн төрөлхтөн юм уу хүмүүс төгссөн. Тэгээд энийг бол би өсвөр залуу үеийнхэн уншвал их зүгээр гэж бодож байгаа. Би өөрөө нэг нэлээд оюутан багтаа уншижсэн. Тэгээд эрт уншсандаа нэлээд олзуурхдаг. Ер нь бол ингээд 10 жилийн ахлахынгийнхан тэгээд оюутнууд уншвал бас маш сургамжтай, маш гоё юм. Монгол дээр яг орчуулсан байдаг үгүй сайн мэдгүй.
Гэтэ англи нь болохоор айгүй тийм юу байхгүй. Энгийн үг хэлэхтэй болохоор ерөөхдөө нэг дундаж төвчний англитэй юм бол ойлгочихно. За тэгээд дараагийнх нь би хувирлыг ярих чам. Тэгээд энийг ярихын өмнө нэг жижигхэн түүх ярих хэрэгтэй болж байна. Би хүмүүстийн ухааны их сургуулийн англи орос хэлний багшийн ангид төгссөн. Тэгээд нэгдүгээр курст манай философийн хичээл ордог гэсэн. Тэгээд Ариуна гэдэг багш маань хичээл маш гоё заана. Одоо ингээл эртний грект очиод бид нэрийг Аристотелтой, Платонтой ч юм уу те Сократтай ярьж байгаа юм шиг тийм гоёор заадаг. Тэгээд багш маань яг улирлын ихэнд нэг даалгавар өгсөн. Тэр даалгавар нь юу байсан бэ гэхээр 15 номын нэр өгөө. Тэгээд тэр 15 номоо улирлын турш уншаад тэгээд тэмдэглэл тэр донд болохоор одоо нөгөө аюурын 10 хар гэж ярьдэн штэ. Тэдний хоёроос Жорж Роулийн 1984 он болоод миний амьдралыг уран зохиол гэдэг үнцгийг харах, ер нь ном гэдэг зүйлийг харах үнцгийг маань бас нэлээд өөрчилж өгсөн ном. Яг гэвэл би 10 жилдээ ихтэй нөгөө нэг тийм хөнгөн жанрын реалист төрлийн одоо номууд уншижсэн тийм. Ингээл Александр Дюма ч гэдэг юм уу, Джек Лондон, Майн Рид ч гэдэг юм уу. Тэгэл Монголынхаа зохиолчдыг ингээд уншижсэн болохоор яг тухайн үед аюурын тэр хоёр номыг уншаад тэгээд шинэ үеийн номын сан гэдэг цуврал байдгийн байна гэдгийг мэдэж аваад тэгээд тэр номнуудаас уншаад ингээд хөөх гэдэг ингээд нүд маань нэгдэжсэн байхгүй юу. Тэгээд яг тэр аюурын 10-20-ыг уншиж байхад нөгөө дэлхийн уран зохиолын 85 сод төрөл гэдэг штеп. Тэрнээс ингээд нөгөө одоо жинхэнэ нөгөө анжааруудыг чинь мэдэж авч байгаа юм л да. Кафка тий тэгэл Фолкнер, Борхес, Мишима зэрэг мэдэж авч байгаа. Тэгээд тэндээс нэг мэдэж авсан зохиолчнууд мэдээж байна. Кафка, Франц Кафка. Тэгээд Кафкагийн хувирлыг болохоор би анх блог дээрээс уншижсэн. Ананд гэрэл гэдэг блог байдаг. Тэндээс уншаад тэгээд хожим найл тагтаа чангаас Кафкагийн өгүүлдэг төвчүүд эмхтгээд энэ хувирал тэргүүд өгүүлбүүд гэж гаргасан статчин тохиолсон. Тэгээд энэ хувирал бол ерөөсөө нэг өмнө уншижсэн зохиолуудаас тиймээс өөр байсан учраас надад айгүй тийм хүнхээс сэтгэл төрүүлжсэн. Тэгээд ер нь бол надад ингээд хүний гадаад үзмжээс илүүтэй дотоод сэтгэл хөөрнө гэдэг чинь ямар аимшигтэй юм бэ гэж тухайд уншаад үзчихсэн тэг. Тэгээд нөгөө зам цагийн тэр грекийнх нь хувирал зам цагийн гадаад үзмж зүгээр ингээл асуудал байхад тэр грекийнхэн тэр дотоод сэтгэл зүрхэн одоо хайр энерги тэгэж муухай өөрчлөгдөж юм гэдэг. Хүний сэтгэл ямар одоо тийм муухайгаар үгийн тухайд маш одоо хүнд ч гэх юм уу гэж тусчихсан. Тэгээд энэ бас амьдрал их нөлөөсөн номнууд юм. Ямар ч үед хүн дотоод сэтгэлээ айлтгах өөрөхгүй муухай болгочихлохгүй гэрэл биеийг авчулт гэсэн байна. Тэгээд бодчихсон нь. За тэгээд нөгөө алдарт аюурын 10 гараас энэ сонгомл системүүд миний амьдрал маш их эргээр нөлөөжсөн. Одоо ч хүртэл ингээд байнга уншдаг нэг ингээд ширээний ном гэж хэлж болох байсан. Тэгээд ялангуяа энэ номын тэр өв гашуулын тухайд гэдэгт нь бол миний амьдралыг бас нэг удаа аварч ирсэн гэж хэлж байна. Яг нэг 2021 статистик юм байна. Тэгээд тэр үед бас миний амьдрал нэг хүнд явдал тохиолдоод тэгээд өөрийгөө нэлээ их зовж гин гэж би бодчихсон. Тэгсэн чинь тэр үед яг энэ сонгол эсэнүүдийг уншаад тараад тэгээд тэн дээр уй гашуулын тухайд гээд гардаг. Тэгэхээр энэ ном дээр хэлж байгаагаар бол ерөөсөө уй гашуу гэдэг зүйлийг нулимсаараа хэрэгжиж гаргачих чадчихвэл их чинь бол тийм амар уй гашуу биш юм аа тий. Одоо үнэхээр тийм дааж давшгүй уй гашуу бүр яаж ч илэрхийлж чаддаггүй гэж гардаг. Тэгээд энэ дээр нөгөө жишээ байдаг. Янз бүрийн гоё жишээгээр одоо баталгаажуулсан байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр нэг жишээг нь ярихад Египтийн хаан Самнит одоо олзлогдоод тэгээд ингээд дайнд ялагдаад олзлогдоод олзны хүн болчихсон явж исэн чинь хажуугаар нөгөө амиа хартаа ингээд ганц охины боол болгоцсон. Тэгээд хүүгийн одоо цаазалгаад ингээд туугаад явдаг. Тэгээд тэрийг харчаад ингээд хаант ямар ч тийм одоо нүүрний хувирлахгүй ерөөсөө тийм
ерөөсөө тийм юусан шинжгүй байдаг байхгүй. Тэгээд тэгэж байж байгаа араас нь одоо өөрийнхөө шадар туслахуудынхаа нэрийг ингээд бас болгоод ингээд тэрийг харчаад бүр ингээд орд дуу тавиад дүүлээд ингээд үсээ хүтээгээд ингээд аюултай. Тэгээд дараа нь хүн асуудал та ингээд өөрийн чинь хүүг цаазлах гад тэ охиныг тань ингээд боол болгочоод явж хахад та ганц ч баа хийгээгүй мөртлөгч үзэн ингээд асуусан чинь басаа мэд хэлдэг. Одоо эхний тэр хоёр одоо явдал бол ерөөсөө яаж илэрхийлэх боломжгүй тийм их гашуу байсан юм аа. Дараагийнх нь бол 3 дахь тохиолдол төр бол ингээд би өсөө хөхтэйгээд ч юм уу те ингээд орд уу тавиад илэрхийлж болохоос уу гашуу байсан юм аа. Тэгтээ тэгээд яг тухайн үед миний одоо ингээд нөгөө уу гашуу гэж бодоод байгаа зүйл маань ихтлээ ингээд нулимс гаргаал ингээд нулимсаараа ингээд гаргаал гадагшлуулчих болохоор зүйл юм. Тэгэхээр би одоо уу гашуу нусаагүй юм байна гэдгийг ойлгож. Тэгээд энэ нь бол үнэхээр маш сонирхолтой, маш гоё ном. Тэгээд энэ аюур цангай орчуулгаар яддаг болохоор орчуулгын хувьд бол үнэхээр маш гоё. Тэгээд энийг бол юу бас ингээд эргүүлж хардаг. Тэгээд янз бүрийн сэтгэл байдаг л да. Энэ дэр чинь ингээд айдсын тухай тий нөхөрлийн тухай, ганцаардлын тухай тэгэл одоо бэрхшээл бидний хүслийг улам өдөөдөг тухай энэ төр гэл ингээд амьдралын одоо нөгөө ямар хүсэл байдал орж байгааг бас шалтгаалаад тухайд ингээд нэгэд харахад хизээд ингээд нэг хариулт бийж чаддаг. Тийм гоё ном. Яа, тэгээс дараагийнх нь болохоор энэ Дармын Батбаяр Инга миний хэртал гэдэг. Бисрэгхийн одоо рууж маягнда. Энэ Инга миний хэртал бол одоо миний уншсан зохиолуудаас хамгийн гэгээлхэн гэж хэлж байна. Энэ дээр ерөөсөө ямар ч тийм ажтууч гэдэг юм уу тийм муухай зүйл юуч гардаг маш тийм гоё гэгээлэг. Тэгээд яг Монгол ах уу те одоо Монгол хүний устаас ялгаж байгаа тэр үнд чанар руугаа эргээд нэг харах. Бид нар одоо ингээл хот хөдөө гэл талцаал нэлээ ингээл маргалдаал хэлцээлгүй юм болдог штеп. Гэтэл яг бидний тэр уугуул мөн чанар чинь юу юм? Хөдөө гэж яг юу юм? Хот гэж ялгаад байгаа зүйл чинь яг юу юм гэдэг маш гоё. Аюулгүй тийм гигэн хайр сэтгэлээр дамжуулж харуулсан. Тэгэхээр гоё зохиол. Энэ зохиолыг бол одоо ингээл одоо яг орчин цагийн одоо нийгэмд бол ингээл Европстай тийм шүү дээ. Бид нар чинь ковид гэлтэй тэгэл бүх асуудал үүсэл үнээр ингээл тохомдохгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсчээд байгаа үед ингээл ерөөсөө юм болгол ингээл нэг харахаар ингээл нэг уур хүрээл тохомдол төрөөл ингээд байгаа үедээ ятаж энэ гамны хэрдалыг уншиж нэлээд тийм бясалгал бараг тайвшрал маяг зүйл болно. Тэгээд ер нь үе бид нар бас нөгөө амьдралаас гэрэл тгийг бас төвж харж явах хэрэгтэй юм шиг байна л да. Тэгвэл бол ингээл нөгөө өдөр тутмын аар цаг асуудалтай ингээл живэл тэрэндээ бухимдаа алхахаар ямар ч шийдэлгүйгээр ингээл бухимдаад ахаар өөрийгөө л одоо зовоож дуусна. Тэгэхээр тийм үедээ ядаж ингээд юм гоё гэгээлээ зохицуулж байгааг уншихад нэг төрлийн тайвшрал илэрхийлэх болдог. Тэгээд дараагийнх нь болохоор энэ Дармын Батбаяр бүтээгдэхүүн зохицол техник бүтээгдэхүүн үүсгэх гэдэг ном. Энэ ном бол намайг яг уран зохиолын ертөнцид зориглоод хөл тавихад болсон ном. Би яг нөгөө хүмүүнлэгийн ухааныг сургуулаа төгсчөөд 4 жил санхүү тэмцээний дэд сургуульд ажилласан. Тэгээд тухайд яагаад тэнд ажилласан бэ гэхээр надад нөгөө хүмүүнлэгт хичээл орж исэн миний хамгийн хайртай багш Толгормаа гэдэг багш маань санхүү тэмцээнд ажиллаж исэн намайг төгсгөөд. Тэгээд тухайд болохоор би ерөөсө багштайгаа л ажиллаж байвал юу ч хийсэн яах вэ гэж тахуур яваад орсон. Гэтэ тэр онцлог дээрээс нэг харамсдаггүй багш маань ягаад гэвэл надад маш их зүйлийг одоо нөгөө хүний номын зааж өгсөн хүн. Тэгээд багш болохоор надад хэлдэг байсан чи одоо ингээд насан туршдаа энэ санхүү тэмцээнд зурвал ингээд яг энэ ажилдаа хийгээд амьдрах гэж байхгүй. Чи ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл дуртай зүйлээ хайж болох хэрэгтэй. Өөрийгөө ингээд алхам татамдаа хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгээд багш өөрөө надад ингээд хувийг хөгжүүлж болох зүйлсийг ингээд ирж хай гэдэг ингээд заадаг байсан багтаа. Тэгээд тэр явцдаа би ингээд өөрөөс асуудаг байсан л та би юу хийвэл аз жаргалтай амьдрах юм те. Юуг би хизээч ингээд зовлон болгохгүйгээр хийж чадах юм. Миний чадал одоо юунд хүрэх юм гэдэг ч юм уу. Тэрийгээ би яаж аз жаргалтай хийж чадах зүйл маань юу байна вэ?
бодсон чинь миний хувьд бол угаасаа л багасаа л ном унших дуртай байсан. Ном уншихтаа би аз жаргалыг мэдэрдэг. Тэгээд ерөөсөө л миний нэг мөрөөдөл ном уншаал цалин авдаг ажилтаа бол гоё гэдэг мөрөөдөлсөн. Тэгээд тэр мөрөөдлөө одоо яаж би амьдрал дээр бодит болгож болох уу гэдэг. Тухайн үед нэг хэсэг хариултыг нь бол чадахгүй л байсан л да. Ном уншаад цалин авдаг ажилч гэж одоо юу байх вэ гэж боддог байсан. Гэтэл яг ирээд хайгаад үзэхээр бүр тийм ажил маш олон байдаг юм лээ. Тэгээд яг одоо миний хийж байгаа нэг ажил нь одоо энэ шүү дээ тэ орчуулагч, редактор гэдэг чинь өөрөө ном уншаад цалин авдаг ажил. Тэгээд ерөнхийдөө энэ орчуулгын салбарт, уран зохиолын салбарт руу ороход багшаас мань гадна бас энэ ном гэдэг. Айгу шат хүчтэй урам зориг өгсөн гэх юм уу? Тийм ном. Тэгээд одоо бүтээгч хүн ямар байх хэвээр юм. Яг бүтээгч хүний чанар ямар байх хэвээр юм. Бүтээлийг одоо яаж бүтээж өөрөх хэвээр, яаж урлах хэвээр юм гэдгийг маш гоё, маш сонирхолтойгоор, маш энгийнээр ямар ч хүн эсн ойлгохоор тайлбарлаад өгсөн. Тэгээд энэ номыг бол одоо уран бүтээлч, орчуулагч, яруу найрагч, зохиолч, одоо зураач ямар ч уран бүтээлч гадна эдгээр салбарыг сонирхдог, судалдаг ямар ч хүн ишхэд бол тохиромжтой. Тэгээд ер нь бол одоо урлан бүтээхэн үйлд дурладаг хэн болгонд маш одоо тийм хөнгөвчлөөд ингээд нөгөө тэр жорыг ингээд танилцуулаад өгсөн ном гэсэн. Яа тэгээд дараагийнх нь болохоор энэ Мялбовдын гэгэрсэн түүх гэдэг. Энэ номыг бол би яг хүн болгон уншаасаа гэж боддог. Энэ болохоор ер нь нөгөө Мялын одоо намтрыг уншчих юм бол насны нүгэл хариуцсан тэгээд үг хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр Мялбов багтаа одоо маш тийм баян одоо сурвалжит айл төрөөд гисэн бүх тахгүй. Тэгээд 7 настай гэвч харамсалтай цэцэг насараад тэгээд ингээд ээжтэйгээ дүүтэйгээ өнчөрч үлдээд тэгээд тухайн үед одоо тэр хөрөнгөө мал ахгүй бүх зүйлийг авах гарах чинь тэр нь хувааж аваад өөртөө ээжтэйгээ дүүтэйгээ боол одоо зарцуулаад те ингээд маш хүнд амьдралыг туулдаг. Тэгээд маш хүнд амьдралыг туулж ингээд зовсны эцэс тэр одоо нөгөө өөрсдийн зөв бусаар тэгэж зарц боол болгосон тэр авгаа хичнэрээс өгшөөгөө авах гээд ингээд хар шидсураад тэгээд өгшөөгөө авсан боловч одоо сэтгэл нь улам ингээд хямраад ирүү сэтгэл нь амрах биш бүр хөндөөрлээд тэгээд ингээд одоо нөгөө идчих чадахгүй, унтчих чадахгүй суугаараа ямаар санагдаад явахаараа суумаар санагдаад ингээд ерөөсөө маш их зовдөг сэтгэлтэй. Тэгээд ерөнхийдөө бол гин нүглээ одоо ариусгахыг гэж шийдээд одоо гэгэрлийн замд орчин гэж одоо ариун номын мөр хөөж тэгээд явж маш олон бас цаад бэрхшээл зовлон дундуур туучд байж одоо гэгэрлийн утгыг болтог маш гайхалтай ном. Тэгээд энэ номыг бол ерөөсөө аль болох хүн бас залуудаа л уншчих юм бол илүү одоо нэг амьдралыг харах үнцөв те. Илүү л одоо татсаас бигэлээд илүү л өрнөө баялаг болно гэж боддог. Тэгээд хүн болгон уншаасаа гэж ном. Яа дараагийнх нь болохоор энэ хариуцлагчин намтар ном зүгт бол орон ганц бүтцүүлдэг энэ тагтаа бүтээшнээс орчуулагч явнаж гамаатны лавдлын бичиг орчуулгаар гарсан. Энэ номыг болохоор би яг өөрөө нэг Стамбул Дурсамж Баах Орхон Памукийн Стамбул Дурсамж Баахыг орчуулж байхдаа яг ширээний ном болгож барьдаг байсан. Яг ерөөдөө нөгөө төрөл жанрын хувьд бол төстэй адилхан намтар ном учраас тэгээд дээрэс нь лавдлан хичээгийн орчуулгын 5 болон тэгэхээр гişирмээр гайхамшигтай. Тэгээд ерөөхдөө өөртөө нөгөө одоо жоохон шантрах гад ч юм уу тэгээ жоохон ингэ хоошоо суух гэдэг үедээ өөртөө ташруулж юм. Өөрийгөө цэнэглэж уран болгож уншдаг байсан номынхоо тухай би 3 номыг айгуу барьдаг байсан. Орхон Памукийн одоо Цасарман баясгалаагч орчуулгаар тэгээд Мояны эргэлт гэдэг энэ 3 номыг яг тэр Стамбулыг орчуулж явах үед ингээл байн гурван сүхбэлийн ижил хардаг. Тэр дундаа энэ номыг уншдаг байсан. Тэгээд энэ Федерико Феллинигийн яг тэр амьдралын тэр үнц зүйл энэ яг миний өөрийн ч гэсэн үнц зүйл энэ тэр нэгддэг. Яг тэгэхээр Феллини бол хэзээч ингээд өнгө мөнгө хөөж те нэр алтар хөөж одоо бүтээлээ хийдэггүй. Ерөөсөө л сайн бүтээл энэ л Феллинийг урд хамгийн чухал байсан. Тэгээд мэдээж тэр алтар нэрээрээ сайн сайхан амьдрах боломж тэр хүнд байсан ч гэсэн
яг сайн бүтээлийн төлөө л өсөөр хагаад одоо насаа зөрүүлсэн амьдралаа зөрүүлсэн тийм үү. Тэгээд дэлхийн нэг юм багснаг одоо надад айгуу миний өөрөө маань үнцүүлэлтэд нийцдэг эдийн хэмжээний нариулагч болоход нөлөөсөн хүмүүсийн ач тусыг хизээч мартахгүй тэр хүмүүсийг ургалж батж ургалж талархаж явдаг. Тэгээд тэр хүмүүсийн ачийг хариулахын тулд хооч үедээ бас яг л адилхан өөртөө адилхан ингээд өчрөө олохгүй ч юм уу өмж бүтрээ далтаж оноо гэж байгаа залуус батлах хэвээр байна гэсэн тийм философиг баримталдаг гэсэн. Тэгээд тэр нь бол яг бас миний баримталж явдаг үзэл бодолтоос маш нэгддэг учраас бас миний хүндэлж явдаг юм найруулаас. Тэгээд энэ ном нь бол өөрөө маш гоё. Яг л зохиол уншиж байгаа юм шиг маш гоё тийм инженеэр бичсэн. Маш гоё тийм ном байгаа. Яа тэгээд ном ярьж байгаа юм чинь бас нөгөө яруу найргийн тухай яг гол багтай. Би ч одоо нөгөө нэг юу яадаг гэсэн 10 жилд чинь яруу найраг уншихаараа явуулангаар ч юм уу данзангийн явсарангаагаар эсвэл багуугийн лавсарангаагаар ч юм уу тийм тэр хүмүүсээр л ингээд нөгөө яруу найргийг төсөөлж явж хагаад 17 наснда гинт үлзий төгс гэдэг ертөнцтэй танилцаад тэгээд айгүй бас л нөгөө нэг эргэлтийн зэг болж ирсэн үеинда тэгээд үлзий төгс найрагчин би хамгийн их одоо миний гүнгийн түүхийн хамгийн их уншижсэн. Тэгэл тэрнээс хойш өлтөө ерөөсө бүх номын л анхаарлын дасгал те ингэж дургадаг модод тэгэл энэ эрхчлөлтөд байхаа урьдлага уу шинэ ном гэл ингээл бүх яруу найргийн номыг олж уншаал тэгэл нөгөө нүдний шилжүүлсэн зургууд хапи үлөөрөөд үсгийн хязгаар гэл ерөөсө үлзий чинь гаргаж байгаа бүх номыг өгч уншдаг. Одоо үнэнч хайртай пен нь тэгээд үлзийх чинь нөгөө нэг шүлэг яруу найраг гэдэг намайг яг тийс өөр ертөнцрүүлэр нь оруулсан байхгүй юу. Тэгээд нөгөө эмэгтэй хүн гэдэг утгаараа ч юм уу бас нөгөө одоо жишээ нь дашвал програм шүлгээс ч юм уу эсвэл лавсрангай шүлгээс, нямсрангай шүлгээс ч юм уу явуулсан шүлгээс мэдрээгүй тэр одоо нандин одоо илүү эмэгтэйлэг тэр ертөнцийг хүний дотоод сэтгэл рүү одоо өнгөсөн тэр ертөнцийг надад мэдрүүлсэн тийм найрагчл яхаарахгүй үлзий төгсөгч. Тэгээд зүгээр л би энэ хүнд бол яг уран бүтээлч талаас нь хөөхөн талаас нь зүгээр л маш их хайртай. Ямар нэгэн яагаад тайралдаг вэ гэдэг тийм шалгуур тавихыг бол ерөөсөө их хүсдэггүй. Зүгээр л хайртай яг байгаагаар нь тайралдаг. Тэдэд ч хайртай л сарих болно. Тэдэд шүлэг яруу найргийг нь уншсаар л болно. Тэгээд үлзий төгсөгчийн дараа надад одоо маш их таалагдсан яруу найрагчлалын Гамбатын лавдлам гэж. Тэгээд ялангуяа энэ дотн нас гэдэг өөр нь үнэхээр гоё төр. Нэрнээс өгсүүлэл зөв шууд татчихсан дотн нас гэл тэгэхээр айгаа гоё. Тэгээд лавгаагчийн бас юм яг л бас миний яг сонирхдаг. Миний яг тийм хоёртой бол маш их хайртай. За тэгээд сүүл танилцуулах байгаа ном маань дургуулсан төгөр. Баясгалын чинь одоо энэ 3 жилийн нөрөх хөтөлмөрийн үр дүнд гарсан. Өнгөрсөн онд гарсан энэ дургуулсан гэдэг дэлхийн энэ шинэ үеийн өгүүлбэрийн хамтдаг байгаа. Тэгээ энэ ном бол одоо бид нар ч одоо нөгөө нэг хэсэг яг аюурын хараа одоо 80-90-ад оныхон бол ерөөсөө уран зохиолын ертөнцид одоо ингэ явж байгаа хүмүүсийг харахад л аюурын хар ном нөлөөлөггүй хүн ер нь ховор ах гэж бодож байгаа. Яг тэрнтэй адилхан яг одоо ингээд уран зохиолд урагч байгаа залуучдад бол энэ баясгалын чинь энэ төвөр бол бас нэлийн өгөөчтэй байгаа ах гэж бодож байна. Тэгээд энэ номон дээр бол одоо яг одоо орчин цаг дэлхий дээр одоо бүтээж төөрөж байгаа шилдэг зохиолчдын шилмэл өгүүлбэрээс оруулж гисэн. Тэгээд бүтээлийн сонголт, зохиолчдын сонголт дээр орчуулгын чанар чансаатай бол мэдээж ярих юм байхгүй. Тэгээд эндээс бол ерөөсөө маш олон одоо манайхан танигдаагүй бидний одоо анх удаа танилцж байгаа зохиолчид бол олон байгаа. Одоо жишээ нь Эдвиж Дантикач гэх юм уу те, Людмила Петрушевская гэл, Исмаил Кадера гэл, тэгэл Лара Вапняр гэл ингээл Хуан Чанкай гэл ингээд маш олон зохиолчдыг бидний танилцуулсан. Тэгээд энэ номыг бол одоо
мэрж унших их дуртай. Ер нь бол нөгөө нэг өгүүллийн би өөрөө бас нэг орчуулга оролдог болохоор чинь ерөнхийдөө хамгийн орчуулгад хүнд төрөл бол өгүүлэг байдаг. Яагаад тэгэхээр өгүүлэгч нь тухайн зохиолчоосаа ингээд маш их ур чадвар, маш их хэлний яд шаардна. Одоо богино жижиг орон зайд том утга санааг агуулгах гэж байгаа учраас зохиолчоос маш их чадвар шаардна. Тэгэхээр хэрээрээ болохоор орчуулагчаас бас тийм их хэмжээний ур чадвар шаарддаг. Тэгэхээр зан ялангуяа одоо орон орны тэгээд одоо бүтээл зохиолч болгоны чинь нөгөө бичлэгийн хэм маяг те улс орноос шалтгаалаад бас бичлэгийн онцлог хэм маяг ингээд уур амьсгал зохиол уур амьсгал нь өөр байгаа. Тэгээд тэр болгоныг яг тэр уур амьсгалыг мэдрээд гаргаад ач нартаагаар орчуулна гэдэг бол орчуулагчаас бас нэлээд одоо ур чадвар мэдрэмж авяас шаардна л да. Хөдөлмөр шаардна. Тэр утгаараа энэ бол бас миний бас гарын авлага болгож харах дуртай. Нам тэгээд одоо би өөрөө бас нэг тийм орчуулгын онлайн төсөл хэрэгжиж байгаа болохоор одоо бас ойлгож байна л да. Ингээд үргэлжлүүлэл ингээд нөгөө өгүүлэг орчуулаад тахаар ерөнхийдөө юу байдаг. Нэг хэв маягт орчих гээд байдаг бас талтай байна. Одоо л бидрийг анзаарч байна. Тэгэхээр нөгөө ингээд яагаад энэ ном 3 жил болов гэдэг нь бас нэг шалтгаан тэр үж магадгүй. Яагаад гэвэл тухайн нөгөө зохиолчийн онцлогийг явах гэдэг хадгалахын тулд бас хэсэг завсарлаж байгаа ч юм уу орчуулахгүй бол хоёр өөр одоо хэм маягтай зохиолын нөгөө ингээд нэг ур амьсгалаар явуучих юм бол тэр нь алдагдчих гээд байх яг талтай юм байлаа. Тэгэхээр энэ бол одоо миний яг бас гарын авлага болгож хардаг тийм юм байна. Би ер нь юу яд юм дөө их ном худалдаа л авчдیں۔ Тэгэл өөрөө ер нь харж байгаа л. Тэгээд яг одоо энэ номнуудаас харахад бол надад 3 ном нь бэлгэн дэрсэн 3 ном байна. Энийг болохоор баясаа гэж өөрөө бэлгэлсэн. Тэгээд энэ Янга миний хэр талыг болохоор миний номоор дамжиж танилцсан хуурай агч маань бэлгэлж байсан. Тэгээд нэг нь болохоор аль номыг чинь бэлгэлсэн байна. Өөр бэлгэнд авсан ном байхгүй юм шиг байна. 3-аас нь 2 байгаа юм шиг байна. Тэгээ ер нь тийм энэ бүтээгдэхүүн зүй тогтол энийг ээж маань надад авч өгчээсэн юм байна. Энэ л одоо хамгийн сонин гэх юм уу тухай би нөгөө түрүү ярьсан шүү дээ. Тэгээ нөгөө өөрийгөө олох гээд ингээд явж исэн ингээд. Тэгээ тэр үед ээж маань яг мэдэрсэн юм шиг надад туны амралтаар авсан чи энэ номыг аваад ирсэн гэсэн байхгүй юу. Тэгээд яг уушаал ер нь бол яг уран зохиолын ертөнц рүү орохоор шууд шийдчихсэн. Тэгэхээр энэ айгуу тийм цаанаасаа бүр ирсэн юм шиг. Ээж ягаад ч надад авч уншуулъя гэж бодсон. Тэг яг тийм цагаа олж ирсэн ном юм л л та. Гэтэ нь бол тэгэл яг өөрөө нөгөө дэлгүүрт харж байгаа л ер нь авахыг хүссэн ном тэгэл ерөөд худалдаа л авчдаг болохоор. Нөгөө Плобрийн нэг үг байдаг штэ. Одоо зугаацах гэж сургамж авах гэж мундаг болох гэж бити унш амьдрах гэж унш гэдэг. Энэ үгийг яг хөрөнгөлийн хожимтын үгийг үнэлсэн. Гэхдээ би баахаас уусаалыг амьдрах гэж уншдаг байсан түрүү ярьсан чил гэрэл гээгээ хайгаал тэгжэл ном уншдаг үе гэж бодоогүй ч гэсэн ном надад сургамж өгчээсэн. Ухаарлал харилцажсэн. Тэгээд сэтгэлийн таашаал бас надад амсуулжсэн. Тэгээд нэг хэдэн үг ингээд холбоод бичдэг ч юм уу одоо бичдэг болоход мэдээж надад нөлөөсөн зүйл ном л юм. Тэгэхээр бас ур чадварын хувьд ч гэсэн ном надад гэсэн мэн ядчил ном уншсан хүүхд алдаагүй бич сурдаг. Өөрийгөө нэг зэгцтэй илэрхийлж одоо үгийн баялагтай болчдаг. Тэгэхээр тэр хэмжээний чадруудыг бас өгсөн байна. Хэдийгээр одоо тийм зорилт тавиад уншаагүй ч гэсэн тийм зүйлийг надад өгсөн байна. Тэгээд мэдээж надад амьдрах итгэл өгчээсэн, гэрэл гэгээг өгчээсэн, амьдралыг одоо хүмүүсийг ойлгох тэ үнцгийг өгчээсэн. Нөгөө номоор дамжуулаад чинь бид нар чинь олон хүний амьдралаар амьдарч үздэг. Тэгээ ном уншдаг хүн бол одоо мянган хүний амьдралаар амьдардаг. Уншдаггүй хүн бол өөрийнхөө амьдралаар амьдардаг л дуустдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо бусдыг ойлгох нэг гол нь уран зохиолын ном гэдэг ялангуяа хүнд
хүн чанарын сургалтууддаг гэж ярьдаг. Тэрэнд бол би итгэдэг. Тэгээд ер нь бол уран зохиолын ном өгсөн хүмүүс ер нь тийм муу хүн байх нь ховор байдаг. Тэгээд номын бас нэг өөр өгсөн надад нэг зүйл нь бол мэдээж надад энэ мөрөөдлийн амьдралыг маань өгсөн байна. Нэг ном уншиж цалиавдаг энэ ажлын маань өгсөн байна. Тэгээд түүнээс гадна хамгийн чухал нэг зүйл бол номоор дамжуулж би маш олон сайхан хүнтэй танилцаж, хүрдэж, амьдралын минь таныг хүртэл надад ер нь маш их яг юм. Энэ миний хэр талын төгсгөлийн хэсгээс нь уншиж юмсан. За энэ төгсгөлийн төгсгөл гэдэг чинь нэгэн цагт би гайхамшиг бүтээхийг хүсэхдээ салхийг хүсдэг болж илээ. Салхи хөдөлгөл бүх юм хөдлөн. Тэгсэн цагт тэр юм ч мөн хөдлөн гэж боддогсон. Одоо бол тэгж бодох хэрэггүй болсон. Салхи хөдөлсөн. Үүс ногоо найган ганхаж Үлдэг мөр билээ хэсгэн жавхсантай дахиж байна. Би энэ гагийн төлөө амьдралаа зориулгаар зоригшил болсон. Энэ бол бурханд чин үнэн рүү сэтгэлийг бүтээх үйлс. Бүх л бие сэтгэл, ухаан хүч, ариун сэтгэл болгочих юмсан. Инхийн тулд чин үнэн сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Асар их хүсэх хэрэгтэй. Хүснэ гэдэг чинь ямар сайхан юм бэ? Гайхамшиг гэдэг хүслээс эхэлдэг бол юутай гайхамшиг. Энэ зохиолын гол баатар залуу болохоор бурхан туслахсан гэсэн хүсэлтэй залуу байхгүй юу? Тэгээд бурханд яаж туслах вэ? Бид нар дандаа бурханаас юм гуйдаг те бурхан минь тэгээд өгөөч гэж өвдсөн үедээ, зовсон үедээ тэр нь бүхэл үед ямар нэгэн юм болохгүй бид нар бурхан минь гэж чөтлөггүй гэж ярьдаг хүмүүс хүртэл ингээд яг цагаатлахаар бурхан минь гэж гуйдаг шүү дээ. Бурхан гэдэг нь яг тухайн шингээс одоо хинч бурханаас юм авахыг л боддог. Гэтэл хинч бурханд өгөхийг одоо өгсөн гэж боддоггүй. Тэгээд энэ гол дүрийн цалам болохоор би бурхан туслахсан, бурханд юм өгсөн гэж хайж явж байгаа. Тэгээд энэ одоо хөдөө энэ га гэдэг бүсгүйтэй танилцаад хөдөө очив. Тэгээд ерөнхийдөө бурхан туслах арга зам олдгийн. Тэгээд тэр арга замын нарийн хэлэхүү яах вэ гэдэг. Яг хоо тэгээд ер нь бол яг бурхан туслана гэдэг чинь явж тэгэл бас нэг талаараа өөртөө тусалж байгаа юм л та. Тэгээд бурхан туслахын тулд хүн хайрлах хэрэгтэй. Хайрыг л хүмүүст өгөх хэрэгтэй. Хин нэг чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Тэр чинь өөрөө бурхан туслаж байгаа юм байна л та. Хүмүүс ингээл би энийгээ хайрлаад тах юм бол угаасаа энэ хорвоо төр чинь тийм зовлон зүтгүүр тий дайндалчин муу мухай зүйл хизээж гарахгүй штэ. Тэгэхээр бурхнаас одоо бурхныг зовоох одоо бурхны талаас нь тгийж ингэж гэж хүсэх зүйлэр ихэд гарахаа болж штэ. Хүний хайрлаад дандаа сайхан заах юм бол бурхныг илүү бага зовоно гэсэн үг болж байгаа юм байна. Тэгээ надад тэр тайл нь маш их таалагддаг. Энэ намайг энэ нөгөө нэг нял богдын гэгэрсэн түүхтэр энэ нэг үг надад аяг таалагддаг. Өнгө мөнгө хөөсөр бол үр зүрхээ өнгөх завгүй. Өрөөлийг гоочилж явсаар бол өөрийгөө таних чөлөөгүй. Энэ л хөвтний сургаал. Өнгө мөнгө хөөгөөл те одоо нөгөө эд хөрөнгө хөөгөөл ч юм уу ерөөсөө гадаад харагдах зүйлсэд анхаарлаа хандуулаад тэгэл ах юм бол хүн өөрийнхөө дотоод ертөнц рүү хөнгөж чадахгүй. Тэгээд өөрийгөө олохгүй байсараа бас нэг барна. Хичнээн ингээл баян цатгалан нэр төртөө ингээд сайхан амьдрсан юм шиг мөртлөө насныхаа цэцбичээр нь яаж амьдрсан юм бэ? Энэ бүх одоо нөгөө бид нар авсандаа угаасаа тэр нэр төр алтар нэр тэр зүсгэл гоёл бүх юмаа бид нар авсанд аваад орохгүй шүү дээ. Тэгэхээр явж дотоод сэтгэлдээ би хэр амар амгалан байсан те. Хэр аз жаргалтай би амар амгалан амьдрсан гэдгийг хин тулд хүн дотоод сэтгэл рүүгээ өнгөх хэрэгтэй ахын л те. Тэгээд өрөөлтэй гоочж явсан. Бод өөрийгөө таних чөлөөгүй өрөөдлийг гоочдоо бусдын хэрэгтэй ингээд төвшөлдөрүүлэх юм бол бас л нэг өөрийгөө таних. Тэгэхээр энэ сургаал бол бас хамж явуултай хүн болгоно л бодож явуултай. Дөрвөн одоо мөрөнд тагтаагаад ерөнхийдөө хүн яаж амьдрах вэ гэсэн хаз чирх тавтагчтай байх юм гэдэг баталгаа хэлсэн. Ийгэрсэн хүмүүстэй би юм л юм шүү дээ. Яа. Үлдээх чинь
нэг шүүлэг уншиж тийм болов. Энэ шүүлэг нь миний нөгөө одоо надтай нэлийн төслүүд үг гэх юм уу? Тийм. Намайг илүү илэрхийлэх. Тэр нь миний сэтгэлд илүү ойр тусдаг тийм шүүлэг юм байна. Яа. Өөрийнхөө зурсан ертөнцид өөрийнхөө босгосон байшин дотор өөрийнхөө л зохиосон дууг дуулаад өөрийнхөөрөө би амьдарч байна. Игшин хорм нь миний тоололтой. Эвлсэн бүхэн нь хурууны минь уртаа. Энэ л ертөнцийн мөч бүхэнд эрх чөлөөний минь амь цоглоостой. Өвчин, шаналл, хайр, тэмүүлэл өөрийн гэсэн юм бүхэн гагцхүү үнээр бүтсэн амьд халуун төрхтөө газар дээрх diwaajинд би амьдарч байна. Зүрх сэтгэлийг минь нэгтгэнэн байдаг. Зүргүй их нам хүмүүн донд бинээс ч хамааралгүй ганцхан амьдралыг тань. Хинжээшгүй жаргалыг өөрчлөж сонь. Энэ шилхэнд би аюул туртай. Маш гоё. Биелэх шилхэг. Тэгээд яг ном болгоноос ингээд хичлээд байвал маш их цаг авах хэрэгтэй. За савга чи анятанаас хараатан нэлнэс ардмын ээж урдм хүү хаашаа ч иргсэн инээмсэл хэвээр амьдрах хэрэгтэй. Амьдрах хэрэгтэй. Жаа. Ингээл дөрвөн мөрөнд яаж нэг санааг урааж те агуулж чадчихна гэдэг үсэнээр харилцахгүй байхын аргагүй. Ил хавдлам хичээгээс би бас яг хөөхөн талаас нь тэгээд уран бүтээлч талаас нь хөндлөж харилж явдаг. Би одоо түрүүн дурдсанчлан одоо гамбатын лавдлам хичээг хуржин орчуулагч ариунаар гэж. Лавдламч манлахаар энэ дотноос тэгээд эрвэхийн зүуд, борооны зүрх гэдэг яруунаарын төврүүдтэй тэгээд түрүүн дурдсан нөгөө Греко Феллинигийн зүуд бол цорын гац бод зүйл за тэгээд Эрик Гомбрихтийн дэлхийн бяцхан түүх тэгээд нөгөө уршгүй амьдрал нутагтай гэдэг авторнуудын ярилцлага за Даниэл Харамсын уршгүй номер 2 гэдэг маш олон одоо номуудыг уран яруу хэлээр орчуулж Монгол уншигчдад өгсөн өөрөө мөн хичээнтэй яруу найрагч орчуулагч юм хөө. Тэгээд савгаагчийг урмаарай. Ер нь савдлагч өөрөө айгу дараа хүн. Тэр нөгөө эрдэмтэй хүн дараа хүн гэдэг. Нэг тийм төрлийн байхгүй. Тэгээд савгаагч маань ер нь бол нэг их тийм ярилцлага өгч харагддаггүй. Ер нь баг одоо ярилцлагын хайхаар их ховор байдаг. Тийм учраас танаа хамт олныг бас яаж игээд лавгаагчээс ярилцлага аваарэ. Тэгээд лавгаагчийн амьдралын номнуудыг бас мэдэж авал гоё.